Орон нутгийн иргэдийн худалдаа авах чадварыг нэмэгдүүлэлгүйгээр аймагуудад мянган айлын орон сууц барих асуудал яригдж байгаа. Дэд үтсийн шийдэлгүйгээр энэ асуудал яригдаад байгаа. Та энэ дээр ямар бодолтой? Ер нь бол үнэхээр орон нутагт мянган айлын орон сууц ашиглалтанд ороод олон мянган айл өрөх толгойрогт хоронтой болж байгаа нь бас дэмжих хэрэгтэй асуудал юм. Гэхдээ өнөөгийн түвшинд бол хүмүүс худалдаа авах чадвар ингэж муудсан байгаа тохиолдолд бол бас мянган айлын орон сууц ашиглалтанд ороод худалдаанд ороод эргэлтэнд орно гэдэг бол нэлээд бүрхэх асуудал л та. Ялангуяа залуу гэр бүлийн хувьд бол тэр болгон урдчлага 30% гэдэг нь одоо метр квадрат нь манай аймагт гээд сая 200 сая 400 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Нэг өрөө байр дунджаар 32 метр квадрат талбайтай байгаа. Тэгэхээр энэний урьдчилага 30% гэдэг нь 15-аас 17 сая төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа. Тэгэхээр бэлэн мөнгөгүй гар дээр бэлэн мөнгөгүй байгаа өнөө маргаашаа хоолны мөнгөийг айж байгаа залуучууд бол энэ орон сууц судалж авах гэдэг бол бас бүтэхгүй мянган жингөлрүүд нэг болчиход байгаа. Түүний хооронд харин энэ мянган айлын орон сууц босгох энэ мөнгөөрөө энэ бондын энэ хэмжээний мөнгөөр орон нутгийн төлөвлөлийг бий болгох, залуучуудыг хөгжүүлэх, залуучуудыг ажлын байр бий болгох, жижиг дунд бизнес эрхлэх, дэмжих, тэр зах зээлийг бий болгох талаар илүү их зарцуулах юм бол үр дүнтэй болох болов уу гэж бодож байна.